нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрүүл мэндийг дэмжих өвчлөөс өрсөн зэрэглэх албаны хүн өнөөдөр 2022 оны нээлттэй хаалганы өдрөөр зохион байгуулж байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За манай хамт олон 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрүүл мэндийн тухай хууль, эрүүл мэндийн даатгалын тухай хууль, за засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд, эрүүл мэндийн сайдын тушаал шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд маш олон төрлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Үүнд одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэмдэглэлт өдөр, за бид бүхний чиг үүрэг тусгагдсан нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, ард иргэдэд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох талаар маш олон төрлийн ажлыг зохион байгуулж ажилладаг. 2022 онд бид бүхэн 80 гаруй арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. За бидэнтэй хамтран ажилладаг харьяа өрх дүүргийн эрүүл мэндийн төвүүд, за тусгай мэргэжлийн төрөлцсөн эмнэлгүүд, нийгмийн эрүүл мэндийн хэлтсүүд, төрийн бус байгууллагууд, за боловсролын яам, боловсролын хүрээлэн, биеийн тамир спортын улсын хороо, за бусад одоо гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газар гэх мэт бидэнтэй хамтран ажилладаг хамт олонд юуны өмнө талархал илэрхийлье. За манай хамт олонны амжилтуудаас дурдвал Монпен загвар төслийг Монпен санаачлал болгон өргөжүүлж үндэсний хэмжээнд 5 аймаг нэг дүүрэгт хэрэгжүүлэн ажиллаж байна. За мөн элэг бүтэн Монгол, за эрүүл мэндийнхаа төлөө алхангаа ярилцъя, алаг үрсээ алцаар байх уу автослыг одоо урьсан сэргийлэх арга хэмжээнүүд, за мөн одоо удахгүй эхлэх гэж байгаа засгийн газраас хэрэгжүүлэн ажиллах гэж байгаа 5 дугаар сарын 1-ний эрт илрүүлэг үзлэгийг амжилттай зохион байгуулахад нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрүүл мэндийг дэмжих албаны хамт олон маш одоо зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Бидний үйл ажиллагааг үргэлж дэмжин ажилладаг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Global Sun, Нүүбийн хүүхдийн сан, Азийн хөгжлийн банк, за Нүүбийн хүн амын сан зэрэг олон улсын байгууллагын хамт олонд тусгайлан баярлаж талархснаа илэрхийлье. Та бүхний ажлын амжилт